Сайн байцгаана уу анхаа байна. Та яг одооноос эхлэн 10 секундтэй ямар ч хэрэггүй интрон зарцуулах гэж байна. Учир нь би подкастныхаа урд ямар интро хийхээ мэдгүй ийм интро хийж байна. Ямар ч тач миний анхаасан подвэн чигтэй хамт байгаад баярлалаа. Энэ бол анхаасан ярих хэрэгцээгээ хангадаг подкаст. Анхаасан подвенчер. Тэсэн үү? Амтрлаагүй юу? Сайн байна уу? За ямар ч байсан. Сууж чадлаа гэж. Нэрэн гэсэн ингэж зүгээр ингээд юу ч хийхгүй ингэж суусан юу өдөр бараг байхгүй бах сүлийн хэдэн сард. Жишг байгаа л да. Гэхдээ одоо ч гэсэн ингэж сууж байгаа мөртлөө тэнд ивэл ирмүү уйлах эрсдэлтэй сууж байна. Яа. Хойлонг хамгийн сүүлийнх нь подкаст хийзээлээ бодвенчер. Санахгүй болтлоо хийгээгүй юм шүү те. Тийм. Юуны талаар л хойлоо зүгээр видео хийсэн шүү дээ. Нөө пландигийн талаар видео хийсэн. Тэр чинь бол яхаа сэдвтэй тэгээ хийсэн те. Хүмүүс бол хойлоо ярьж хийсэн нь юу вэ? Төрөлтийн дараах гэдэг хийсэн юм байна. 3 сарын өмнө. Тийм үү. За тэрнээс хойш их юм болжээ. Тэрний өмнөх нь болохоор 7 сарын өмнө яг ирмүн төрөөгүй байхад юм байна. За би ч ирмүү үлч дотоод өртөр. I'm back. Би сайн ингээд хизээ ер нь ямар тавтамжтай подкастууд, подвенчерууд хийдэг байсан ингээ харсан чинь. За 3 сарын өмнө төрсний дараах гэд хойлоо хийсэн байгаа юм. Тэрний өмнөх нь болохоор 7 сарын өмнө. Гэдэг нь одоогоос 7 сарын өмнө Японыг сандаг подвенчер гэд хийсэн байгаа байхгүй юу? Гэдэг чи яг ирмөн төрөөг багт гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрний өмнөхүүд нь ингээ харсан чинь ерөн сарда нэг хийчээдсэн мэн үү? Багада хийдэг байсан юм байна. Яг сар болгоны тавтамжтай хийгээд зарим сард бол бүр 2 энтер орсон байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн 6 сарын хугацаанд хоёлаа нэг л подкаст хийгээд одоо ингээд 2 дахь хийх гэж сууж исэн чинь Ирмүүлчлээ. Ойлчин дахиад те. За байччихэд. Яа. I'm back. За харин үнэхээр хоёр хүүхэдтэй амьдрал бас амар өөр юм те. Тэгээд гадаадад яг өөр ямар нэгэн саппорт байхгүй бүх юм болох гэж байгаа хүмүүсийн хувьд бас л одоо чанга гэж хэлэхээс илүү айггүй завгүй байна тий. Маш их завгүй байна. Тэгээд зөвхөн хүүхэд нэг хідэн цагаар хараад өгөх хүн байхгүйгийн ялгаа бас маш их байдаг юм байна тий. Эхний хэдэн сард ч номоо маань хамт байсан. Тийм. Чи бол намайг бүрх санаж явах тий. Чи бол баг өдөр болго амар их аягаагач байгаа шүү. Тий, харин тий. Гэр цэвэрлээл. Ерөөсөө бүх юмыг ойлноо яг хийхээс аргагүй болоод хүүхдээ хажуугаар нь харна, ажлуудаа хажуугаар нь хийн тий. Тэгэл маш олон зүйлсүүдийг хажуугаар нь амжуулах хэвээр. За хэддэг комбак вэ? Дөрөвдөхөө. Гадлах шүү. За тэгээ өнөөдөр Christmas болж байна. Тэгээд сүүлд подкаст хийснээс хойш бол нилээ их юм болсон байна. Үгүй их юм болсон ч бахтай. Юу нээр завгүй байла тий. Одоо ингээд амьсгаа аваад сууч чадж байгаа нь нэгдүгээрт амарсан байна. Тэ миний ээлж амралт авсан байна. Ивэл цэцэрлэг дууссан байна. Тэгээ он бас ингээд дуусж байгаа учраас бид хоёрын хийж байгаа одоо план дээр ч юм уу те тавтаа морил өрмөн гээд ажлуудын маань бас ингээд шовтрах тал руу гэх юм бол одоо яг төлөвлөсөн байсан ажлууд нь те. Тэгээд нэг ийм амьсгаа ямарсан авч чадчихээн те одоо бол ер нь бол тэгтээс амжилттай байсан. Тэгээ бас энэ амралт эхлэхээс амар одоо хүлээлээ те. Яа. Чи ингээ бүр сүлдээ ёо бүр ингээ хамгийн сүлийн амрахын өмнөх өдрийнхөө хоролт хүртэл суугаагүй штэ. Тэгтээ чи ингээ нэг ядралт нь болохоор зэрэг нэг тийм ажлын стресс гэхээс илүү одоо нэг юм амьдралын ядаргаа гэхөө тий. Тэрнээсээ амар тийм нэг юм рефреш юм санагдах шиг гэсэн тий. Харин яг юм ментали ерөөсөө маш хэцүү. Одоо нэг амар хэцүү гэх нь амар сонир л доо. Зүгээр амар ядарсан. Яг зөв дүүрсэн байгаад байгаа ерөөсөө ингээл бүх юм ингээл яг тоолоон дээр тулж ирээл те ингээл бүх юм хийхгүй болохгүй бүх юм амжуулахгүй болохгүй те тэгэл нэрнээс ажиллахгүй бол болохгүй тэгэл бүх юм амжуулахаас арга байхгүй тэгэл хин нэгэнд даатахад нэг хэсэг хол бай гэдэг ч юм те тиймэрхүү байх ямарч боломж байхгүй те яаж тиймэрхүү зүйлүүд ялангуяа сүүлийн 6 сар бол бүр маш завгүй бүр ингээд үнэхээр туллаа тэгээ сүүлийн яг 2 сар ялангуяа тэг хүн чинь бас ингээд ялангуяа амралтаа ингээ хүлээчихээр бас тэр нэг юм мэдрэмжүүд давхар орж ирдэг юм болоо яа гэм бол те яг сайхан амармаар байна гээл яг сүүлийн сар албар үнэхээр амар юм аа би тэ зоолог хэдэн жил хэлээ 2 3 жилд нийлж амралт ерөөс авч байгаагүй штэ зүгээр нэг наад Монголд ажилладаг байх таа юу тий
наадмын 5 хоног энэ амарчаал тэгэл ээлж амралтынхаа мөнгийг аваад тэгэл ажиллачаал. Тэгтээ ерөөсөө нэг тийм ажил нь бүр амар их байсан ч гэсэн хизээч ёо ээлж амралт авмаар юм ч юм эсвэл ингээд нэг өдөр чүлээ аваа зүгээр баймаар байна гэж хэлж яхаа нэг сонсож байгаагүй. Тэгтээ мэдээ чамд тэгж хэлээдсэн болохоор би ингээд чамаас сугаал те ажиллаж амар стресстэй байгаа мó юу байгаа мó гэх тэгэхээр яг бас тийм биш те. Бүр шагнуулсан те. Гэхдээ ингээд сайн ажиллаад байгаа байхгүй юу те. Тэгэхээр чин гэтээ хамгийн гол нь сүүлийн 12 сар амар хичээгээд тах чинь гэдэг юм байгаа заахгүй. Одоо юу мэдэрч юм дэ амар бүтлэхүйсэн штэ те би хоёр ажил үргийнхээ хуваарийг яаж хуваарлсан бэ гэхээр би угаасаа хичээл энтертэй явж байгаа. Тэгээд ивэлийг зөөгөөд ингээд ремонтээ зурлцаар атал угаасаа өдөр өнгөрөөд тэнгуут миний одоо ингээд чухал одоо Татай морил өрмөн чинь нөгөө хүүхдийн баяр хүүхд шинэ жилээр хүүхд баярлуулдаг болохоор гол сезон нэгтэй. Ингээл тэрийг ингээл зарж иж одоо яг нэг 12 сарынхаа юг хийх ёстой байтал би ингээ хийж чадахгүй ч гэдэм үү. Тэгэл планди чинь бас л яг энэ хугацаанд давхцдаг зүйлс. Тэгээд гээл ингээл өдөрт би нэг 2 хүүхдийн хаажгаар нэг юм уу 2 цаглыг идэвхтэй байж чадчихад нөгөө нэг тэр идэвхтэй цагтаа амжуулсан юм уу бүгд фейлдээд ангууд би бүр ингээд яг яач юу гэж бүр яг нэг яг юу болох вэ гэж бодд юм бэл ингээд ном уншилмар санагдсан. Тэг бараг л ном уншилмар санагдсан. Гэхдээ нэрнгэсээ одоо ингээд ярьж үгүй л да. Бид тэйхэн нэг Instagram дээр хэврээд дагадаг хүмүүс яхан бол ер нь мэдчихэл байгаа хэ. Тасралтгүй бүтлгүүц байхгүй. Тэгээд бүтлгүүтэж явж байгаад яг юун дээр за болчих гэж бодсон нь болохоор сая подкаст хийсэн штэ тий би манай уяха хулан гэдэг охинтой тий одоо хор тавдрын 5 дуулагч гэдгээр активист хийгээд явж байгаа тийм хүн байгаа штэ. Тэгээ тэр бит хоёр ингээд өмнө ярилцж байгаагүй тэгээд амар гоё яриад тэгсэн чинь тэр маань ингээд хаацсан чинь мэдгүй цаг 30 минут ярьсан яриа маань ерөөсөө 6 секунд толцсон. Бүр ингээд яаж тэр ингээд би зүгээр recover хийж ингэж буцаж гаргаж ирэхин тулд ингээд 2 өдөр өөрөө нухаж байгаа болохгүй болохоо Apple support тэгэл бөө YouTube энтгэгүүд юм бичлэг үзэн штэ. Apple support руу холбогдоод тэгээд нөгөө хүн нь бүр ингээд залгаад тэгснэ нөгөө нэг одоо team viewer шигээр миний компьютер руу өөрөө access хийж ороод ингээд засгаж үзчих юм уу тэгээд тэгснэ за болохгүй байна гэ senior manager чиртэ хэлээ мэлгээл ингээл бараг 5 6 цагийн юм хийснэ за наа ч боломжгүй юм байна гэлтэй тэнгуүтэ компьютерыг баах юм reset хийгээ хийсэн тэгсэн чинь миний компьютер утас хоёр хоорондоо холбогдож чадгаалсан Samsung те Samsung ч угийн Mac-тай амар хогийн холбогддог Apple-тай тэгснэ бүр ингээд холбогддог гэсэн бүх app нь ажиллахаа болоод USB-ний ажиллахаа болоод одоо ч гэсэн холбогдож чадахгүй л байгаа. Яг тэр хуландаа ярьдаг өдрийн өмнөх өдөр нь нөгөө хүүхдийн шинэ жил хөтөлбөртэй 100 эд хүүхдийн шинэ жил хөтөлбөр за хаач тэр маань фейлдэг айгуу сайхан амжилттай болоод амар гоё experience болж үлдсэн надаа. Тэгэл тэр мөр амар гоё исэн. Гэхдээ ингээд яг ингээд завгүй юмныхаа хажуугаар хийгээл амар ядарсан. Ажил өмнөх өдөр нь юмаа бэлдээл тэг хувцгнараа эндүүдэл ингэсэр хэтэл баг 2 3 гэж орондоо ороод тэгсэр нэг юм сандралтай ч юм уу байсныхаа аюугаар 4 5 унтцсан чинь маргааш өдөр нь өдөржингөө тэгээд явж ирээд бүр амар ядраад нам унтцсан байж хаад эрмүнийг уйлаад харна өөр хоорон дээр аваад тавьсан байж хаа цаана дэр ивэ тавьсан байсан чинь нөгөөх чинь дэрээ хөшгөлж явсараагаад түүнийхээ тэгээ хөдөлгөөний мэдрээд өрн сэрдгэлтэй тэгснээр хагаад яг орны хажуутлал руу унахтан сэрж байгаа. Яг унгаас нь дэрэн дээр унсан болохоор дөргөлт нь гайгүй мөртлөө нөгөө төмбөшгөө цохол ингээ харч нүүдээ ингээл ураа хайцсан ёо тэгэл хүүхдэд тэрвэл хэсэг уйлж байгаа л тэгэл заахаа ер нь дөргөлт нь гайгүй байх гэж бодоод хулантай ярих юм бас төгсгөл дээр нэрмүү нэг манай хүч нэг тэрүүлэх гэж уйлдгүй штэ тэгсэн чинь бүр дугаалахгүй уйлал тэгэл заварсан аргалж байгаа дуусгаал тэг нэг юм ямар ч байсан ингээд нэг яваад те гэх юм хаашаа те би ингээд өөрийнхөө хийж чадах юмны максимум дагаахгүй. Гэхдээ ингээд нэг тийм хэцүү юм хэс илүү би дандаа бүгдээрээ дуртай юм байгаа. Өөрийгөө ингээд бараг хүчээр завгүй болгоод байгаа байхгүй юу те. Ер нь бол миний завгүйх ч бас 30% нь бол миний өөрийн сонголт байгаа байхгүй юу те. Энэ подкастын дээр чи ажил биш юм чи хайчиж болно шүү дээ. Тэгсэн мөртлөө тэрийгэ хийжиж би ингээд угаасаа юм нэг цэнийг авч байгаагаа мэдж байгаа учраас тгий хийж байгаа. Тэгсэн чинь тэр юм ингээд бүтлгүүтэй л. Тэгэл за болчих тэгвэл нэг видео эвлүүлчихье гээл тэгсэн чинь миний Adobe-ийн бүх access-нууд ингээд байхгүй болцсон. Тэгээ нэг сургууль чинь маань сургууль Adobe-ийн бүх програмуудыг өнгө ашигладаг гэсэн чинь төгс хүртэл ашиглагдах байх гэсэн чинь зүгээр сүүлийн дүн гарчингууд шууд тэр access-ийг арилгаа ичдэг нь мэдхгүй тийшээ орж тахаа болчихсон гэл. Тэгэл ерөнхийдөө контент би ингээд 7 хоног болгон төлөвлөсөн амар гоё юмнуудаа хийчихнаа. За зайл гээ ер нь хайцсан. Тэгэл одоо энийг хийж байгаа шалтгаан нь бол зүгээр ингээд нэг юм одоо ярих хэрэгцээгээ хангаад тэнийг одоо нэг сайхан
дотроо онгоолгож аваад буцаад юм руу орох гэдэг шүү дээ. Тэгээ сүүлийн сараас л амар л бүтлгүүтлээ. Тэгээд энийг сайхан он дуусгаас өмнө бүгдийг сайхан гаргаа ичээ гэж бодоол тээ. Тийм байна. Тэгээ өөр яалаа. Тэгэл жижиг сажиг бүтлгүүтлүүд бүр ингээд сүүлд нэг бүтлгүүтсэн ч байх та айгүй онцгой санагдсан зүйл бол одоо эвэл маань цэцэрлэгээ төгсөөд одоо эх 2 сараас эхлээ сургуульд орж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ бид хоёрын хувьд яг ялангуяа энэ сүүлийн жил өөртөө амар завгүй байсан учраас эвэлийнхаа яг цэцэрлэгийн арга хэмжээнүүд аль болохоороо ингээд хичээгээл өдөртөө оролцоод гэхдээ бас хангалттай оролцож чадахгүй байгаа байсан байхгүй юу? Одоо юу гэдгийг хүүхдүүдийнхэн төрсөн өдрөөр нь байн очиж чадахгүй ч гэдэг юм уу те. Тэрэндээ бас нэлээд жоохон ийм нэг жоон гилти мэдрэмжтэй аль болох бол явмаар байдаг даанч завгүй бас боломжгүй байгаад байсан учраас за одоо сургуульд нь орсноос нь эхлээд маш сайн идэвхтэй оролцъё те бүх арга хэмжээнд нь бас ингээд идэвхтэй оролцохын хэрээр тэр маань ивэл бас айгүй эрэг нөлөөгөөр одоо өөртөө ихтгэлж байдаг юм уу эсвэл өөртөө өөрийг нь анхаарч ин гэдэг тэр мэдрэмж одоо ивэл чинь 6 настай маш их юмыг ойлгодог болцсон байгаа хөх те маш их зүйлийг ингээ анзаараад асуудаг болцсон те тиймэрхүү байгаа учраас тэрэн дээр нь анхаарай гэд хичээжсэн чинь яагаад гэдгийг нь мэдэхгүй ямар ч мэдээлэл ирээгүй байж агаад саяхан хамгийн сүүлийн ориентейшн болох гэж байна гэдэг утсаар залгаж байгаа байхгүй. Тэ. Гэхдээ тэр нь бүр хардаа тэр ориентейшнтэй холбоогүй залгасан ш нэрэ. Зүгээр л нөгөө ийм форм бөглөөгүй байна гэж залгаж байгаа над руу. Тэгээд ярьжсэн чинь ориентейшн энтрүүд нь ингээ болоод өнгөрцөн. 2 ориентейшн болцсон тий. Хамгийн сүүлийн ориентейшн нь маргааш болж байна болох ч байна тренинг сешн гэ тий. Тэгэл мэдж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд бүр за их сургуулаас нь ингээд одоо тий сургуульд орохоос нь эхлээл бүх юм айгуу гоё оролцоотой явъя гоё яа тий. Ангийнх нь эцэг эхчүүдтэй бас айгуу сайн танилцъя тий. Харилцаатай бай энэ төр гэл хичээгээд гисэн чинь тэр нь бас зөвхөн шууд фейлдэж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд шалтгаан нь болохоор бидний мэйл байгаагүй гэж хэлсэн. Гэхдээ бидний бүх мэдээлэл бол тэнд байсан. Тэгээд миний утасны дугаар байна гэдэг ч байгаа байхгүй тий. Тэрийг нь үнэхээр ойлгоогүй тэгээд жоохон асуудалтай. Тийм. Тренинг сешн болохоор яхав нөгөө хүүхдүүдийг шууд ингээд сургуульд орлоо гэж шууд тий 6 цаг 9 цаг шууд хичээлээр оруулчихаас илүү ингээд ангийнхантай танилцуулаад айгу хөөрхөнлөн байлаа л дээ. 3 удаа ангийнхантай танилцуулаад тэгээ багштай танилцуулаад аав ээж нар тэр хооронд нь ингээд нэг өрөөнд ингээд цай унд тий кофе бэлдээ тавьсан тэр хооронд нь хоорондоо юм ярихаар ингээд бэлтцэн тийм уулзалт байж л тий Монголд тийм байхгүй болохоор би нэгдүгээрт битэж мэдгүй. Гэхдээ тиймэрхүү юм байдгийн байна гэдгийг төрүүжил нөгөө нэг цэцэрлэгт байхад нь мэдсэн байсан. Тэгээ энэ жил хүүхдүүд нь тэр өдрөө болохоор ингээ хүүхдүүд форма өмсөд ирсэн ч болно, өмсөхгүй байсан ч болно тэгдэг. Тэнгүүд хүүхдүүд зарим нь ингээд хөрхөн өмсцэн. Тэгэнгүүтээ өглөө нь тэрэндээ явчаад өдөөс хойш цэцэрлэгийн тэр дээр ирсэн байдаг. Байсны төрүүжил харж байсан энэ жил гэсэн хүүхдүүд ирсэн байгааг би ингээ анзаарсан ирнэ. Ерөөсөө ягаад эвэлийн цэцэрлэгс холбогдохгүй нэ гэж ерөөсөө бодоагүй. 2 сар дэмжин болоогүй гэж бодвол тэгэл хайцсан байсан чинь тэр нь болцсон. Тэгээ хамгийн сүүлд нь очсон чи хүүрх юмтай ангийнх нь хоорондоо мэддэг болцсон тий. Газар цэцэрлэгийнх нь 2 хүүхдтэйгээ болохоор тэрийг харж арайгаагүй болж байгаа. Тэрнээс баг ойлгох гэж байгаа байхгүй тий. Тэгэл би ингээл атсан чинь би бас ээж аав нь ерөөсөө мэдгүй. Тэг юу болоод байгааг нь ойлгохгүй. Тэгэл нэг өрөөнд нь орчоод ээж аауд нь байгаад тэгээд би ингээд хүн орж ирээ юм тайлбарлахыг хүлээгээд байгаа байхгүй. Тэсэн чинь ерөөсөө тийм биш байгаа байхгүй. Ээж аавын л хооронд нь хэлцүүлэх зорилготой юм байдаг гэдэг юм ч ойлгохгүй. Тэгээ дээрээс нь хоцроод ирсэн. Тэгэл бүх мэдээлэлээс нь хоцорсон. Аль хэдийн өмнө нь хэд уулзалт болоод хизээ хичээл ороод яаж орох морох бүх юм тайлбарлчихсан. Тийм байхад тэр мэдээлэлээс нь хоцорсон. Тэгэл тэр бас ингээд амар нэг юм яа гэх юм мэдрэмж өгсөн те. Ингээд нэг олон юмн дээр бас нэмэгдэж байгаа учраас бас айгу угаасаа нэг аль хэдийн 75% дүүрчихсэн явж хахад тийм тэрийг 80-та болгосон те тэр. Тэгээ мэдээж хоёлаа өөрсдөө тэрийг асууж тодруулаад ч гэдэг юм уу те. Мэдгүй хин нэгнээс асуугаад ч гэдэг юм уу бид хоёрын хийж чадах зүйлсүүд байсан байх мэдээч те. Тэрийг өөрсдөө хийгээгүй. Тийм учраас мдээгүй өнгөрсөн. Гэхдээ л ягаад ингээд сүүлийн үед яг ийм олон зүйлсүүд ингэж нэг зэрэг ингэж тохиолдож байна гэж бол яалтчихөө бас бодоход хөргөс те. Тийм тэгсэн. Тэгээ би нөгөө сторинд байсан чи хүмүүсээс амар их тийм нөгөө нэг Mercury лөө бодож өгöd байгаа лээ. Мэдгүй. Тэрийг англиар бичээдсэн. Тэгээд би одоо нэг астрологи сонирхдаггүй болохоор сайн мэдгүй. Тэгтээ яг нэг гариг хэрэгтэй юм гэж чинь нэг юм дээ. Сүүлд нь нэгнээс нь чи юу юм гэсэн чи
бодын буцах хөдөлгөөн явах үеэр хүмүүс ингээд амар бүтлгүүтдэг гэдэг тийм юм байдаг л гэдэг жаахгүй. Үүнхээр баг итгэвчтэй жаахгүй. Миний бүр ингээд хүрсэн болгон эвдэрч хийсэн болгон бүтлгүүтж жаахгүй. Би ингээд жижигхэн юм захиалах гэж байгаа ингээд нэг цагт одоо ингээд тэ эвэлийн бэлгийг захиалах ч гэдэг юм уу тэ Christmas-ийн бэлгийг захиалах багш нарт нь юм бэлдэх ч гэдэг юм уу ингээд бэлтэж байгаа. Тэгтэл яг энэ хугацаанд хин одоо жишээлх юм бол эрмэн бор хоолнд орж таарж байгаа нь тэ би нөгөө нэг сүгийг найруулж өгөөч юм гэс хөхүүл ингээд болж исэн хүн чинь хажуугаар нь бор хоолнд нь будааны шүүсийг бэлтээд нэг халбаг маргааш хоёр халбаг гэж явж байгаа штэ. Тэгэл байжсэн нөгөө хоол бэлтгэгч захиалсан чинь нөгөөх нь эвдэрхий ирчихсэн тэ. Тэгсэн чинь энийгээ солиулаад өгөөч гээл нөгөө түрүү мэйл бичээл бөө юм болоод тэгсэн чинь нөгөөх залгуурыг хайжлаа зургийг аваад явуул тэгэнгүүт чинь шинийг явуулна гээл залгуурыг хайжилсан чинь манайд юу байхгүй энэ төр гээл тэ нөөц стокн дууссан гартал ирэхгүй гэл амар эргүү болоод тэгснээ өөрөө боллоо тэгснээ сая ингээл эрмөн доороо аваад тэгсэн чинь матрасын гэс ажилтан дөрөө яваал ирээд тавсан чинь нэг икеагаас буруу матрас ирсэн ч ихтэй бүх орыг жигд ортой гэсэн чинь манай авсан орлого ганцаараа арай жиг стандарт бус хэмжээтэй ч ах шиг тий. Мэдээж эн чинь амин тулсан зүйл биш тий. Өвчин зовлон ерөөсөө биш тий. Асуудал биш хэрнээ ингээд дүүргээд байгаа хэрэг. Харин дүүргээд одоо ингээ манай хөвгт хаад үлж байна. Үлж байна тий. За одоо чи яв. Тий. Тэгээ өөр боллоо. Гацуур авсан штэ. Гацуур за 2 хүүхдийн жилдээ хүүхэн гацуур захиад өгчих гэсэн чинь яагаад ч юм те энэ австралид нэг тийм юм бараг л байхгүй штэ. Гэсэн чи яагаад ч гацуурных нь хүлэн таардаг үчих шиг те. Гацуурны суур болон хамгийн доотлолт нь одоо орж байгаа гацуурных нь парт те. Одоо нэг юм 3 хэсгээс бүрдсэн гацуур байгаа байхгүй те манайх те. Тэгэнгүүт эдний зардаг гацуур нь юм 3 хэсэг болон 4 хэсэг гэдгээс юм 2 төрлийн гацууртай. Тэнгүүтээ 4 хэсгийнх нь болохоор юм өөрөөр угсрагддаг. 3 хэсгийнх нь болохоор голдоо юм нэг юм холбогч ийм төмөртэй байдаг аахгүй тий. Тэрнийх нь биш нөгөөтгийг нь явуулсан. Тэгэнгүүт нь тэр суур болон хамгийн доотлын хэсэг хоёр нь хоорондоо холбогдохгүй ч байгаа шиг тий. Тэгээд энэ бас азтай л тохиолдол юм да. Тэгээд юу гэмээр иймэрхүү юмнууд ер нь гардаг шүү дээ тий. Тийм амар азтай юм аа. Үйлдвэрийн ингээд амар дандаа одоо тэр хоолны юм захиалсан юу бол дандаа хүүхдийн хоолны тийм кукер хийдэг амар Германы брэнд ч үл айгүй чанартай брэнд юм тий. Бас нэлээд ч үнэтэй шүү дээ тий. Хиддэн тохиолдож байгаа ад чинь тэгээд одоо үнэхээр адтай нэх юм азгүй хэнэх юм уу мэдгүй. Гэтэ гацуур руугаа эргээ холбогдсон ч одоо Christmas-аас өмнө сольж өгч чадахгүй гэд бүтэн буцаалтын манаа л хийцэн. Тэгэхээр that's fine. Тэгэхээр азтай гэсэн үг. Тэгэхээр азтай явж гэж. Тэнгүүтээ би нэг монголчлоод эрэгдлээ хараа бол те. Үнгүү гацартай болсон манайх. Тэгээд тэр холбогч төмөр нь олдохгүй тэгээд нэг дэлгүүрийн тэр ороод өөр юмар орлуулчих гэх тэгэхээр яг нэг гой таарчих юм байхгүй ангуут нь би шууд хүүгийнхаа өнгийн харандаануудыг нь багцалж агаад холбогч олгоод хийцэн. Одоо тэгээ манай гацар маань хөрхөн л байж штэ. Харин энэ болгон тийм амар том асуудлууд бол ерөөсөө биш те. Тийм. Зовлон бол ерөөсөө биш байхгүй юу? Тийм. Тэгээд яг ингээд энэ болгоны чинь гэхдээ ингээд энерги зарцуулаад би ингээд байгаа цагаа эднэрт ингээд хуваарлаад хийж байгаа штэ тий захиалах буцаал customers би ингээд бүр нэг customer serviceтэй ирдэг хүн шиг болцсон тий чат бичээл тэгэл тэр нь ингээд амар энерги зарцуулаад тэнгүүд яг зэрэгцэд миний нөгөө нэг цагаа зарцуулах хэвээр юмнууд ингээд бүгд хаягдчихж байгаа. Өдөрт 1-2 хон цагтаа би айгүй үр бүтээлтэй ажлууд амжуулаа явж исэн бол тэр маань ерөөсөө хийчих чадхайлсан чинь ажлууд мааньовороод тий одоо планд чи өөрөө 1000 дагагчтай тэгэхээр би өөрөө ингээд зураг авалт юмнуудаа хийж ийж тэ өөрөө бүүст мөстэй явуулж ийж өөрөө контентоо хийж ийж ингээд нэг тодорхой хугацаанд хийх ёстой юм байтал тэр мэрэндээ ингээд цаг зарцуулж чадахгүй болчдөг ч юм уу тэ. Тэгэл ирэхээр айгуу нөгөө ингээд бас дүүрж эхэлж байхгүй. Тэгээд тэрэндээ ингээд амар стресстэй тэнгүүт би ингээд шөнөөр сууж юмнууд хийж байгаа юм тэ. Тэгэл хамгийн сүүлийн бас нэг бүтлгүүтэл гэсэн чинь утас аваад биний бүр ингээ өдрийн цагаар юм амжихгүй бүгднийг 12 гэж унтуулчаад шүнжэнгөө суугаад нэг пландийнхаа нэг видео хийгээд өглөөний дэлхийг харсан чинь ямар ч фокус авахгүй төрсөн. Гэл. За ямар хамаатай ингээл тэгэл одоо ингээ жирийн үед нэг тийм асуудал гарах юм бол за окей гэд тэ азгүй л байна гэлж чааш. Гэтэл ингээд бүр цуглаад ангууд бүр нэг гэдэг хүн хэлчиг хэрэг зовлон биш нэг сүртэй юм биш тэ. Яа. Нэрнгэсээ жирийн үед бол иймэрхүү зүйлсүүд байдаг шүү дээ. Гэхдээ 1 сарын дотор ялангуяа энэ 12 сард
өдөр болгоно нэг иймэрхүү юмтай тохиоллоо. Жижиг томор те. Тэнгүүд яг ингээд дүүрээд яг сүүл рүүгээ стресстэй эхэлж байгаа. Ойлооч уул нь бол харцангуй эерэг гэж би бол боддгийн. Эерэг ерөнхий юмыг дандаа эргээр хараал те. Асуудал байсан ч гэсэн лөө тэгэл зохицуулчих, шийдчих, болгочих гээл. Тэгээ яг энэ 12 сард бүх юмнууд ингэж давхцаад өдөр болгоно маш ахуй иймэрхүү асуудлууд гараад ирэхээр үнэхээр дүүрээ тэгээд өөр юмыг бодох, өөр юм цаг зарцуулах хүртэл юм энергигүй юм чадваргүй нэг тийм айгүй сонирн болж эхэлсэн. Тийм учраас тэгээд сая яг нэг би нэг сүулт эрмөнд вакцин хийлгсэн 2 өдөр ажил амар үйлсэн штэ бүр ингээд шалтгаангүй уйлаад чимээгүй ингээд бод чадахгүй ерөөсөө нэг тэгдэггүй хөхт чинь бүр амар уйлаад бол дугаалахгүй яасан жаргадуулахгүй уйлаад тэгсэн чинь ингээд би бүр золоор үдээ ёо яг би нэг юм шараад руу явах гэж шиг мэдрэмж төрж ийна гэд. Тэгээд нэг өдөр чи над руу уйлж залгаа гэцтэй тэгээ би нөгөө дэлгүүрт явж исэн чинь би яга банкс ороод юм хайгаа явж исэн чинь чи над руу залгаад хизээ ирэх чинь гээд бүр ингээд тэр бүр яг юм дүүрсэн бас байсны нэг илэрхийлэл байгаа юм тий. Тэгээ угаасаа ингээд амар сонирмж хат ингээд хүүхэд ямарч эсвэл ингээд магадгүй хүүхэд нөгөө ээж аавынхаа ингээд сэтгэл санааг угаасаа мэдэрдэг гэдэг нь үнэн бах. Тэгээд тэгсэн ч юм уу ямарчсан вакцинтай тэр өдөр бол яг тэгж л таарсан. Тэгээд нөгөө замын хөдөлгөөнд явжсна гинт ингээд нэг хүн рүү ингээд хараал урсгаал байдаг хүмүүс эд ш. Тэднээс нэг юм угаасаа нэг дүүрсэн маань харагдаад дээ штэ тий. Нэг гэртээ нэг асуудалтай байгаад яг нэг хүн шахаад ороход ингээд шууд бүх хараалтайгаа урсаж орж ирдэг. Яг тэр шиг байгаа байхгүй тий. Үнэхээр машин барьдаг бол хажууж болгоч руу хашгирахад бэлэн байгаа байхгүй. Тэг би ингээд дээрс нь ингээд уурлах хүнийг олж чадахгүй заяа. Миний чи ингээд амар уур хурж байгаа байхгүй нэгэн болоход тэгэнгүүт ингээд манай гэрт байгаа бүх хүмүүс бүр ингээд чадлынхаа дээр байгаа тий. Би ингээд чам руу ингээд уурлмаар гахгүй чаддгаараа тий. Тэгсэн чи ингээд чи бүр ингээд тултлаа ажилж ирэнгүүтээ бит хоёр залуу болохоор намайг битгий гэрээ ажил хийчих. Тэнгүүт би угаасаа ингээд яг нохоо орон шиг суучдаг. Тэрийг цэвэрлэх юм бол угаасаа өдөр дуусчаад байсан учраас гормоныг унтсан цагаар гэрээ цэвэрлэхийн оронд юмаа хийя гэдэг тохиролцоонд хүрээд бид хоёр ингээд юмаа хийжсэн те. Хийдэг. Тэнгүүт золоо ирээл нөгөө нохоо орон шиг гэрээ чи ингээд амар гоё болох чинь тэгэл бас сэтгэл санаач тэнгүүт амар гоё чинь тэгэл баг ингээд хүүхдээ юу асараагаал те хоёр хүүхдээ аваал аяг тавгаагаал тоосоор саруулаад юм хумаа зэгцэнд нь оруулаад тэгснээл оройны унтах рутин гэдэг чинь бас нэлээх юм байгаа штэ. Тэгэл миний шүүний уух цайг бэлтэл эрмөний сүүнүүдийг бэлтэж тавиал ивэл ажил нам уншуулна гээл тэ шүдээ нуугаана гэл байж тэгэл хоёлоо орондоо орохоор үрдэгдэг те. Гэл тэгэл яг нэг тийм мэдрэмжтэй байдаг. Тэгээд тийм байхт чинь угаасаа чамд ингээ ууралж чадахгүй заяа. Тэгээд ивэл тэгжил хүүхэд штэ энэ чинь ингээд тогломоор байгаа. Тэгээ ингмээр байгаа. Тэнгүүд ээжээ энэ юу юм? Ээжээ энэ яасан? Ээжээ энэ яагаад ингээд байгаа? Ээжээ одоо хойлоо тоглоно штэ. Ээжээ гэд тэнгүүд ивэл рүү уурч болохгүй. Хөөх юмд ингээд бүр би сая ингээд хунаг хичээлд ингээд хамт суугаад ойлгохгүй юм тайлбарлаж өгдөг. Өөд ингээд байсан бүр тэр хэсэгтэйч бүр оролцож чадгаа байсан. Нэг харсан чи амар өрөвдөлтөнд цээж чигчүүлж байгаа. Тэгсэн чинь өөрөө iPad ээжээ цээж чиг бичээли минутын уншлах хийгээ тэгээдсэн. Тийм минутын уншлах. Цээж чиг гинэ. Минутын уншлах хийгээ тэгээдсэн. Тэгээд за ээж нь хараад хэлгнэ гэдгсэн чинь наваг угсаа завгаагааг анзаарсан байсан. Хүрх юм дөрөөн дэр хэрэнд очиж сууцсан. Нөгөө нэг стоп watch-ын дээр 1 минут тавьсан. Тэгснээ нөгөө текст уншаад байгаа байхгүй дээ. Йоо тэгснээ хэдүү уншнаа бичих гэсэн чинь тэрэн дээр нь өөрөө үгээ тоолоо бичиж тавиад байл яг хоо тийм амар хөөрхөн бахтай хахтай. Тэгээд бүр амар өрөвдөл тэгээд хүүхэд ингээд өөрөө ээж аав ингээд амар хэцүү байгаа гэдгийг хэцүүч бахтай ингээд завгүй байгаа гэдгийг харчихсан. Тэгэл яг хоо чадхаараа нөгөө нэг хүүхдтэй гэлтэс надад байгаа болохоор тоглох үедээ тоглоал номын уншаал ингээд арчилгааг нь хийгээл явж байгаа ч гэсэн эвэлд ээжээ гэдэг хатан дугаахачтай гэж хэлж болохгүй байгаа хгүй тий. Тэгэх юм бол би бүр ингээд өөрөө өөзөө ядаад бүр байхгүй бол нэг мэдчихэж байгаа болохоор за миний хөө ээж ингийн заа гээл тий. Ингээд тэгээ яг за ингийн заа болгондоо бас ингээд дүүрдэг тий. Харин ягаад тэгэхээр бүх зүйлүүдээ яг нэг зэрэг мультитаск хийх ёстой болчингууд жоохон хойшлуулж байгаадаа бас ингээд жоохон юм гэлтэй мэдрэмж аваад тэгээ яг үүндээ тэрэндээ бас хангалттай цаг баяг ингээд бас сэтгэл санаагаарсан төвлөрүүлж чадахгүй байгаа байхгүй тий. Хамт тоглосон ч гэсэн шал өөр юм бодоод ч юм уу. За энэний дараа яг энийг амжуулахгүй болохгүй, тэхгүй болохгүй гэл
Тэгээд чи ингээм олон дахин давтагдах тусам яг яалтчгүй ингээл дүүрд. Хоёулынгийнх нь гэхдээ энийг сонсож байгаа хүмүүс дотлоор те хоёр болон түүнээс дэш хүүхдтэй хүмүүсээ бас илүү. Гэхдээ нэг хүүхдтэйс нь ч гэсэн ингээл ажиллаж байгаа тий. Яг мэдээж тийм. Хүүхдийн цэцэрлэгийн цагаан давхцаал тий ингээл ийм хүмүүс бол яг. Гэхдээ одоо зүгээр ингээ болонгууд нэг хүүхдтэй байсан үе, хоёр хүүхдтэй байсан үе хоёрын тэр одоо авж байгаа мэдрэмж айгүй өөр байгаад байгаа байхгүй юу тий. Одоо ивэл ингээд нэг юм асуух эрмэн уйлах хоёр зэрэгцэхэд бол ингээд гээл тэгдэж шүү дээ тий. Тэгэхээр тиймэрхүү мэдрэмж энэ төр бас хүмүүстэй амар адилхан байдаг юм шиг байна тий. Тэгээд 3 болон түүнээс дэш болохоор л битэрийн хувьд л тий. Төсөөлж чадахгүй. Хүүхдийг ингээд зүгээр өсгөмөргүй байхгүй тий. Ингээд хөрхөн гоё хүүхэд настай нь хамт ингээд тий цагаа зориулж өсгөмөр байгаа. Тэгтэл яс л хүүхэд бол үнэхээр маш их төлөвлөөд ингээд гоё зориулт гаргаж өсгөх хөстэй. Тэгэхээр бодохоор ингээд олон хүүхэдтэй ээж бол үнэхээр ялангуяа гадаадд ингээд гадаад гээд хар яг үндэ шал тэнэгс надад юм хүмүүс яг үндэ ямар ч хаанч байсан гэсэн амар хэцүү юм шиг санагдсан. Тэгэл хүмүүс надад айгүй хэлдэг гоё урмын үг нь болохоор чи яаж амжуулаад байна гэж хэлдэг. Гэхдээ яг энийг сонсоод ч юм уу те ингээд хүүхдтэй хараад байж байгаа ч юм уу те тийм хүн бахам бол яг нэг юмдаа бас цагаа 100% зориулах гэдэг бас их гоё зүйл юм бэ шиг санагдаж байгаа тий. Яг хүүхдээ өөрийн гараар маш гоё аюулгүй өсгөнө гэдэг чинь аюу гоё аахгүй. Би ингээд бүр ядарсандаа хүүхдээ ингээд бүтэн эргэж явсаар гад унах хүртэл ерөөсөө ядарлаад ийлэхгүй нам унтж байгаа аахгүй. Тэгсэрнэ бас унтахтаа хүртэл ингээд толгойн ингээд ажиллаал тий бүр унтчихдаггүй бүр нэг тийм байдал хүртэл явчихсан ч гэдэм юм. Тиймэрхүү болохоор яг тийм мультитаскийг бас хийж чадчихна гэдэг нь бас яг давуу тал сүлдээ надад л яг биш санагдаж ирсэн. Би бол тэд залгаа тий жиний нэг одоо болчихоо. Би тэг ингээд өөрөө ээжэл нэг креатив юундаа ингээл ингэж хийх хэвээр ийм л ах хэвээр ингэж гоё юм хийх хэвээр юм галтар юм хийхгүй гэл амир тэгээ бодцсон. Тэрийг ингээл заавал хийх гээл тий. Тэгээд залгаа чи яг энэ нэг ингээд болчих. Одоо энэ нэг ингэчих гэд нэг ингээд миний ажлуудыг ер нь ингээд нэг юм гоё чиглээд тавиад хилээд өгсөн чинь надад нэрэл за би ер нь зарим юм нь бол амар ашиггүй юмд бол ингээд зарцуулаад байна гэдгийг л ойлгож байгаа. Тэгэл яг намайг ингээл амар стресстэй байна гэхээр гараад гоё алхачаад ир тий ёочи ороод ч юм уу гоё зарим марим мэдээд ингээд гадаа гоё амж явчаад ир гэдیں۔ Гэтээ яг тгий явж бол болж байгаа. Гэтээ би буцаад орж ирэхдээ яг хийхтэй юмнуудаа бодоод ороод ирдэг байхгүй. Тэгэхээр миний үс тарих амардаггүй. Нэмээ цаг алдсан юм шиг мэдрэмж аваад. Бүр шал хэрэггүй алхаж явж ирсэн санагддаг. Тэр анханасаа тэр юмаа алийг хийх үү, алийг priority хийх үү гэдэг юм бодох хэрэгтэй. Тэгээ би ерөөсөө өдрийн цагаар чи одоо наад ажиллаа хийнэ гэж амжуулна гэдэг бодлоо болчих гэж авахгүй дээ. Би амжуулах гал сонгоод эрм үйлэнгууд ингээд нэг юм сатараад ингээд гэдэгтээ өөрөө буцаж ядраад авахгүй. Тэгэхээр өдрийн цагаар хийнэ гэдгээ болчихоо гэд тэгээ хэлсэн чинь тийм ээ. Би өдрийг яг хүүхдтэй л зориулъя. Тэ? Ягаад гэвэл би одоо энэ унна гэдэг чи бол надад нэг тохио хэлж байгаа байхгүй те. Тэгэхээр ингээд ер нь маш ийм анхаарал болгоомжтой. Би тэгээд бас нэг айс юм миний ингээд ухаан санаа галзуу юм шиг байж байгаа. Зүгээр ингээд эрмэний тэргийг гарнаас алдчихвал яана гэдэг бодсол амар идэг. Тэг өчтөр би шүн орилцсан. Харин би яг надад чам хэлэх гээд бодож байсан. Яг чамд нэг ийм тэр унснаас хойш тэгээ чи уусаа ингээл байнгалт гэл нэг тэгдэж шүү дээ. Тэнгүүд яасан бэ гэдэг тэнгүүд би ингэчүүл яана гэж бодсон ингээ тий. Тэр бодлоод болон тэр яг үйл явдал хоёр давхцаад тэгээ сүүлийн үеийн ийм одоо ийм азгүй байдлуу тий ингээ дүүрсэн байгаа энэ юмнууд яг нийлээд өчигдөр болж яг чи хар дарч зүудлээд орилж босч ирсэн баг гэж би бол зүгээр ойлгосон. Ягаад тэгэхээр чи өчигдөр үе яана гэд бүр ингээд бүр амар ойрлоод унтчихсан шүү дээ хоёлаа тий. Унтчаад. Гэтэ эрмүү орилоод зэрэг юм уу? No. Тэгээгүй байхгүй юу? Тий. Хоёлаа чи ингээд сүүл рүүгээ бүр яг галзуурч байгаа юм шиг болонгууд. За хоёлаа унтахынхаа өмнө нэг хэдэн минут бясалгал хийж унтъя гэдэг тий. Сүүлийн үед бол би тэр бас тэхгүй болохоор унтаж чадахгүй. Тий нэг guided meditation хийж унтрахгүй болохоор унтаад ядарсандаа унтаад байгаа мөртлөө тархин толгойд тэрний хүн юм байгаа тий. Тэгээд өчтөр оройны хувьд бол яг тэр рутинынхаа номжурмаар чи тэгээ бүр төрөл унтсан шүү дээ яг үндэ. Тэ тэр юу явж байгаа. Тэгэхээр чиний бол ингээд тархичаа амраад ингээ унтсан юм шиг байгаа даахгүй. Тэгээд шүн
гинт ойрлж босч ирээд тэгээ би бүр яг айгааж ихнээс яг юу болчихвоо гэд би чамайг хүлж агаад ч юм уу ямар нэг юм болчихвоо гэж бодсон чинь Ирмэн зүгээр унтчихсан байхгүй. Тийм үү? Тий. Тэгээд би чамайг тэгэнгүүт нь би Ирмэнийг аваад тэрвэрээ тэгээ Ирмэн уйлаачгүй байсан. Тийм үү? Тий. Ямар ч Тэгээ би ингээд Ирмэнийг Ирмэн чинь сая таяа нэг юм час гэж уйлдэн штэ нөгөө хөлөө орныхаа тасаар хийж мэдхэрээ. Яг тэрэн шиг уйлаад би сэрлээ гэж бодсохгүй. Гэхдээ би зүүдлэхтэй нөгөө хүүхд унчлаа гэж бодод сэрчихсэн. Тэгээд уйлангууд нь шууд тэрийг холбоод тэгээд ингээд санарлаа гэж бодсохгүй. Бүр огт уйлаг юм уу те. за хэрвээ би буруу санаагүй эсвэл би тэрийг ингээд зүүт шиг ингээд хүлээж аваагүй бол Ирмэн унтаагүй байсан. Тэгээд зүгээр би ингээд яг аваад тэрвэрээд зүгээр ингээд байжсан байхгүй. Тэгээ чи өөрөө ингээд би бүр салгалцсан харин тий. Харин Тэгэхээр тэр бол бас нэг юм тийм дөр миний наа чи яг ингээд сүлд боцоо яцхгүй. Би одоо ухаан санаагаа ингээд төв байлахгүй бод ийм зүгээр завгүй байгаа чинь бидний амьдралын зүгээр нэг хэсэг штэ тий. Тэгээд одоо энэ угаасаа нэг хүүхэд нэг дор хаяж 3 хүртэл баг үргэлжлэх байхгүй сонголтгүй тий. Би ингээл хүүхдээ зөөхөөс арга байхгүй бүх юмд инкээс арга байхгүй. Тэгэхээр өөрөө одооноос юу нэг жоохон ийм зөв майндтэй зөв нөгөө нэг тархиа зэгцтэй байхгүй бол ингээл дандаа боддог юм нөгөө уруу замаас ингээд замын хажуугаар алхахдаг. Тэрийг тавьчих байдаг гэдэг айдас бүр ингээд солиотой юм шиг байнга бодогддог болохоор тэрнээсээ айж явсараа сүултээ тэр нь ингээд сая хүүхдээ унгаацсан чинь бүр ингээд амар гэлтэй болж орж ирээд тэгээд бүр ингээд чиний цааныхаа сонсон чи яг нэг галзууны тухай яриа шиг л сонсогдож байна. Яа, нэг тиймэрхүү л байлаа л да. тэгэл би бол яг хав зүгээр тэрийг нь зүр ойлгочлаа юм л та тий. Би өгс чамаа ингээд чи угаасаа гэл айгу олон тэгдэг тий. Тэнгүүч яг тэрний хэлсэн шиг тийм байгаа юм. Тэр Ирмэнийг унгаацсан гэдэг яг факт байгаа юм тий. Тэгэл сүүлийн үе ийм асуудлууд байгаа юм. Тэгэхээр тэд нар ингээд яг нийлээд тиймэрхүү байдлаар одоо гарч байгаа гэж бодож байгаа байхгүй. Тэгээд хоёлаа бол ер нь л байнга л завгүй байдаг штэ. Ялангуяа жилийн эцрүү болоод ирэхээр хоёлаа сүүлийн хэдэн жил бол байнгын л завгүй байсан. Тэ хизээч ер нь ингээл амар чийл байгаа л хийх юм болдохгүй. Тэ ингээл байжсэн тиймэрхүү үе бол байхгүй. Гэхдээ энэ жилийн хувьд бол бүр үнэхээр юм онцгой байлаа. Тэ үнэхээр онцгой байлаа. Тэ би тэ чамайг түрүүн хэлэхэд санаж байгаа байхгүй. Би Монголд ажилладаг байхдаа бол ээлжийн хамралтыг огт авч байгаагүй. Бүр огт авч үзээгүй тэ. Бүр яг би яг нэг л удаа авсан нь болохоор хурмаа их гэж авчихсан байхгүй. Тэр бүр амарснаас хэлээд авах байсан аа. Тий, тэр нь бүр яг тийм байсан. Тэгээ би яг л зөвхөн бүх нийтийн амралтаар л ер нь амраал. Би эхний за ер нь л баг Монголд ажилладаг байхдаа бол хагасаа бүтэн сайн ч гэсэн ер нь л ажилладаг байсан. Гэртээ ирээд ч ажилладаг. Би ер нь нэг тийм яг workaholic бол биш. Гэхдээ нэгдүгээр ажил тийм их байдаг байсан. Хоёрдугаарт би бас яг хийж байгаа юмд амар дуртай байсан учраас би өөрөө ажиллахыг хүсдэг байсан. Тэгээд ер нь маш их ажилладаг байсан. Тэгээ мөнгө нь бас хэрэгтэй байсан тий. Бүх юмнууд ингээд байсан учраас би бол тэрийг ингээд хийхэд ямар ч асуудалгүй байдаг байсан. Тэгээд би тэрнээс за одоо мэдээ зарим зүйлийг мартсан баг тий. Хэцүү байсан юмнууд байсан баг. Сэтгэл санааны хувьд ч гэсэн асуудалтай юмнууд байсан баг. Гэхдээ одоо миний санаж байгаагаар бол би яг одоогийнх шиг бол хизээж байгаагүй. Завгүй юу? Тий. Үгүй завгүй биш. Ийм сэтгэл санааны хувьд ментали юм дүүрцэн хизээж байгаа. Манай энэ ажилчин би ер нь л 9-5 цагийн хооронд л бараг л ажилладаг. За би яг хав ерөнхийдөө нэг за 5:30 хүртэл ерөнхийдөө бас ажиллаж агаад хардаг. Тэгээд 7 хоногийн нэг өдөр нь манайх ийм нөгөө японочдтойгоо стратеги митинг гээд орой 8 цаг хүртэл бол хуралддаг тий. Бусдаар бол би ер нь ихтэй илүү цагаар сууж ч юм уу гэртээ ирээд нэг хайхтар их ингээл суугаал хасаан бүтэн центрт бол бүр аль болох ажилтгүй тий. Тэгэхээр биний ажлын ачаалал дээрэс нь нэмээд ажлаас ирж байгаа юм прешэр юмнууд бол миний Монголд ажилладаг байснаа харьцуулахад бол бүр амар бага واخгүй. Монголд бол бүр үнэхээр тэр прешэр ч юм уу те тэр зүйлүүдийг бол үнэхээр нэлээд тулд авсан гэж боддог учраас одоо энтэйгээ харьцуулахад бол тэр ерөөсөө тийм амар асуудал. Ажлаас ирж байгаа тэр зүйлүүд байхгүй. Гэхдээ л би ингээд амар дүүрсэн байсан. Тэгээ би яг сүүлийн амралт эхлэхийнхаа өмнөх нэг хуралд бол үнэхээр сууж чадахгүй. Бүр ментали би угаасаа тэнд байхгүй. Бидэнд суусан ч гэсэн ямар ч үр дүн байхгүй, бүр юу ч байхгүй байсан учраас за sorry би өнөөдөр бол чадахгүй гэд хэлээл тэгэл
гэртээ ирсэн нэр ингэсэн. Тэгэхээр тэр хүртлээ ингэж ийм мэдрэмж төрсөн нь бол яг анх удаага. Тэгэл ажлаас бусад энэ зүйлсүүдийг ингээл харж байхад хийж байгаа зүйлсүүд байгаа бүх зүйлсүүдийг ингээл харахад бол үнэхээр энэ жил бол бүр хамгийн ийм завгүй пик байсан. Одоо яг л одоо л нэр ингэсэн юм тарих жоох юм кул даун болоод тэг ингээд хоёлаа тэгээд сүүлийн үед ингэж ярилцаж бараг сууж чадаагүй. Тийм дээ чамаа сони юу вэ гэдэг вэ? Тэгээд яг ингээд тайван ярилцаж чадаагүй те. Яг би ажилласаа ирээл тэг гэрийнхээ ажил хүүхдүүдэд унтуулах бла 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 чи пландийнхаа ямиг тавтамрлуурныхаа ямиг тэг ютубийнхаа ямиг хийн гээл те. Тэгэл нэг мэтгэд 12 цаг болцсон байдаг ш те. Хоёлын нэг 9 цагийн үед за өнөөдөр ч нэг гэрт унтыг гэж ярьдیں۔ Те. Тэгэл өнөөдөр гэрт унтыг зурт мөрт харахгүй гээл. Би тэр ч уг нэг бас боломж гаргалын Netflix-ийн нэг эпизод үзчихэд унтдаг хүмүүсээсээ. Харин те. Тэр мөрөнж байх. Угсаа тэрийг хийхгүйгээр хоёлаа ингэ гэрт унтыг гэж яриа л байхгүй. Дандаа 12-1 цагт те. Тэгээд бас нэг дүүрээд байгаа мэдрэмж авч байгаа шалтгаан нь бол нойр байх гэж бодсон. Ерөн сүүлийн хэсэг нэлээд хэдэн сар бол дандаа нойр тутаа байсан. Ер нь нэг айтайхан эрт унтъя гэж бодоод дандаа л нэг өнгөрчдөг ч юм уу те. Тэгэл өглөө 7-оос босхгүй болохгүй учраас 7-оос босвол гэж явдаг те. Байнгын ийм нэг юм тавтамжтай өдрүүд. Яг мэдээж одоо юу гэх юм 6 цаг унтаад асуудалгүй байдаг хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ би бол жишээлбэл яг тийм төрлийн хүн биш байдаг. Гэтэ ингээд яг тийм байлаа гэхэд өдөртөө ингээд нэг гоё 50 байж байгаа 6 цаг унтах чинь нэгөр өдөртөө бүр ингээд бас тийм 6 цаг унтах чинь нэгөр би бол харин тийм чиний нойрны юу байгаа гэдэг. Би сүултээ чи нэг өдөр ингээд хүрхийн юмтан бас чи одоо баг би нөгөө яг могоо чих цагхгүй болоод нуруу муруу өгдөө. Тэгээ одоо баг жирэмсэн байснаас эхлээ баг жил шахуу надад ингээд орой болгоо нуруу хүл мүл бүх юм барьж өгч унтуулж байгаа тий. Чаг айр магтснаа. Чи надад дахиад хэлж болох уу? Чи марчтай ч марцахгүй. Тэгэл тэрнийх нь ачаар бас арай гайгүй гоё ингээд нэг би ямарч биеийн хувьд бол би ингээд амар гоё ямарч унтаад байгаа байхгүй юу. Тэгэд би болохоор өөрөө шөндөө юм хийчээ те 2 3 цаг хүргэсэн ч гэсэн ялангуяа хэнийг ивэлэг цэцэрлэгтэй өдөр бол би бараг те 12 морь хүртэл 90 мөнийг дарж аваад унтчихагаад байгаа болохоор би бас харьцангуй нойрны дутагдлаа жоохон ч гэсэн тий дор хаяж би бол 8 цаг бол ерөөсөө алдахгүй унтаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр төрсөн хүний хувьд тэрийгэ бодож үзэх юм бол ер нь өстэй ижгүй байгаа даа. Чиний хувьд харангуйт би бас арай л бүр амар ядраад байгаа юм шиг санагдаад нэг өдрийн тий зайлж чи нэг жоохон ядч нэг гэрт унтаад гаж гэдэг эртдээ л нэг 10 цагт л оруулж чад тий энэ хөрхий тэгэл бас тий надад үлдээ чи би үлдсэний чи зохицуулаад. Тэгтээ сүүлийн үед тэгч бас чадаагүй те. Ягаад ч юм чадаагүй те. Угсаал амар цаг байсан юм аа. Тэгэхээр сасан бүр амар дүүрхээр байшаад нааяа. Тэгтээ яг хийж байгаа бүх юм маань бол гоё. Хамгийн гоё зүйл нь те. Тийм. Хийж байгаа бүх зүйлтэй happy байдаг. Амар хэцүү байх та ч юм уу ингээд нэг дүүрчээд яг бүр хаа гэж бодож сууж захта боддөг юм. Зүгээр завгүй байгаа нь миний ингээд хэцүү байгаа шалтгаан байна гэдэг бол өөрөө бас амар гой тансаглал байгаа байхгүй. Би тэгэл хараал боддیں۔ Надаа яг үндэ уурлах хүн байхгүй асуудалгүй байгаа байхгүй. Би чамд уурлах чадахгүй. Яагаад гэвэл чи максимумаар ивэл тээ заримдаа би өглөө сэрч чадахгүй ангууд. Ивэл хөөрхөн ингээд орж ирсэн хаалга хаагаад тээ. Тэгснэ өөрөө цайгаа бэлдээ уучдаг. Өстө 6 настай хөвгт штэ ёо. Тэгээд ингээд сүү мөгийн доошо тавилангуй сүүгээ хийснээр нэг вит биг центр хийгээд ингээд тээ oatmeal зэл хийгээд идчихдэг ёо брэм хөрхөн. Тэгэхээр чин тийм байгаа. Тэгэхээр миний хүүхдүүд эрүүл сарвал байгаа. За тэгээ хичнээн завгүй байлаа ч гэсэн би ингээд цаг хугацаагаа ерөөсөө ямар ч хэрэггүй юм зарцуулаг байхгүй юу. Нэгдүгээр төвчрөл байхгүй тий. За магадгүй өмнө нь ингээл яарна мгаас кино үйлдвэр явдаг байхад би дор хаяж өдөрт 4 цагийг хамгийн ер нь л 4 цагийг ямар ч утга учиргүй зүйлд зарцуулж байгаа байхгүй юу. Ямар ч хөрөнгө оруулалт болохгүй зөвхөн ядаргаа болох тэр зүйлд зарцуулдаг байсан гэхээр тэр цагтаа би хичнээн ингээд найз цаашаа хөдлөөд байгаа ч гэсэн хүүхдээ тий хүүхдийнхаа ядаж шүдийг угаасан байсан ч гэсэн тэр чинь хөрөнгө оруулалт байхгүй тий. Тэгэхээр тэрийгэ бодохоор би ингээд вау за амар завгүй ах чи юу н залуу хүний амьдрал чинь яг ийм завгүй ах чи юу амар гоё штэ. Зүгээр л энийг жоохон mindful, жоохон эмгцэгттэй, жоохон time management хийгээд тэгээд зарим юм зөв хараад нэгэнд би төрсөн жоохон хөвгтэй бүх юмыг хүснээрээ төгстэй хийж чадахгүйгээс лаш зарим юмыг дутуу чигээр нь явуулъя тий. Дахиад 20% сайжруулах гэж
илүү нэг өдөр зарцуулахаа болий. Одоо жишээл би видеогоо дор хаяж 3 үзэж идэтэлтэй байсан бол 2 үзээд оруулчихад одоо яах вэ тийм үстэй те. Төр нэг хэсэг хугацаанд тийм үстэй нэг хагас жил нэг жилтийг явахад одоо зүгээр жоохон бүтлгүүл байна. Тэгэл тэр чинь бүгд шийдвэрлэж болох асуудал хоолны юм буруу захиалаа гэд яах юм дахиад шинийг ямар намаа зайлцсан биш те. Буцаал мөнгө нь орж ирж байна. Тэгээл захиалчихъя. Үгүй тэгэл утас холбогдохгүй байна. Тэг жидлэн холбогдох байлгүй гэдэг шиг те. Ингээл нэг дөрсгүй видео байгаа, фокусгүй видео байгаа л үз тэр рилийг хийхгүй байлаа гэд манай бизнес дампуурч хош хүмүүс сайхан намайг дэмжиж плантинг маань зөндөө авсан байна. Тэр маань намайг буцаа завгүй байлгах чинь тийм үстэй зарагдахгүй бол одоо тэг бүр өөр стресс үсттэй те би одоо энэ дэвтэрнүүдэд тэрвэржүүлээд яах вэ тийм үстэй. Тэгэл бодохоор тэгэл хөрхөн тэнд хоёр дүү маань ингээл бас хөрхөн ажлуудыг маань гой нуглаад өгчөж байна те. Плантингийн хүргэлтийг маань сайхан санаа зовох юмгүй ингээ гаргаад өгч чинь. Тэгээд тэнд холоос ингээд өөрийнхөө жижигхэн бизнесийг хийгээд байж ах найдвартай хүн байна гэдэг чинь бас гоё тансаглал байгаа. Ингээл харахаар тийм зүгээр л би завгүй хүн байгаа байхгүй юу. Тэгэл би зүгээр л завгүй цагаал цогцолж чадахгүй байна. Заримдаа нөгөө энэ залууг хэлдэг шиг тийм амьдрч барах нь гэж боддог ч гэсэн. Тэгэл барна штэ. Юу ямар ч асуудал гоё хэлж байгаа тийм. Амьдрч барах нь ч одоо тийм. Үнэхээр эморох цаг байгаа. Яг заримдаа гэж бодох юм. Би бүр нэрээ ингээ дүүрч хахаар хүшигээс уйлчих юмсан гэж одоо таньч заахгүй амжихгүй. Ингээ би ингээ бүр бачаар гэж орилчмарсан гэдэг. Тэгтээ ингээ гээс уйлчүүл нөгөө нэг уг нь гайг болчдөг штэ. Уйлах ч үндэ зам байхгүй, уйлах завлахгүй ээж. Талаас ингээд харч юм. Тийм боломж ч болтохгүй тэгтээ. Тэгэл амар л гоё байхгүй. Тэгэл чи ингээл те бас ажилд орчихсон. Түрүү жилээ бодвол ингээд манай амьдралаас ингээд сайхан дэвшлэл явж байна те. Тэгэж та одоо ингээл нэг жижигхэн жишээ гэх юм бол ирснээсээ хойш одоо энд чинь юм Christmas-аас хойшоо ийм уртын амралтууд эхэлж байгаа шүү дээ. Одоо манайхаар бол баг наадам шахуу те хүн болгон амарчдаг. Анх ярьсан эхний 2 жил бол дандаа цалингүй амардаг байсан бол энэ жил бол ийм цалинтай амарч байгаа байхгүй анхныхаа удаа тий. Тэгээ энэ бол амар том ахиц байгаа байхгүй тий. Илүү гоё сэтгэл амарч чаддаг болж байна гэдэг ч юм тий. Тэгээ ингээд завгүй байсан юм болгоны нэг гоё зүйл нь эргээд харахад дандаа гоё юм гэж нэг юм гоё амьсгаа авч чадах зүйлүүд байдаг. Дандаа гоё нэг юм ингээд хийцэн бүтээцэн ахиулцсан байдаг. Тэгээ одоо ингээд сая сүүлийн хэдэн царыг ингээд эргээд харах юм бол бүгд айгу гоё байгаа. Маш гоё. Юмнууд маань нэлээд гоё жигдэрч эхэлж штэ одоо тий дуусах юмнууд нь дуусчлаа. Жигдэрх нь ингээд жигдэрчлээ тий. Яг юм пик завгүй үед бол ер нь дуусчлаа. Тэгээ яг тэднийг эргээд харахад бол маш гоё. Магадгүй эргэжил дахиад эргээд харахад бүр гоё байх тий. Хоёул нэг юм жил болгон ерөөхдөө иймэрхүү бичлэг хийгээд юу хийсэн, яасан, ямар асуудалтай байна гэх юмнууд байд хийцэн байдаг шүү дээ. Тэднийг эргээд өөртөө сонсож, өөртөө үзэхэд маш гоё байдаг тий. Түрүү жилийн хойлонгийнхан зүгээр өөртөөхөө нөгөө нэг групп төр хийсэн нөгөө лайв гарч ирсэн ахгүй хойлоо нэг төлөвлөгөөгөө яриад зүгээр юм нэг юм контентэнд биш төрүүлээд ингээ фильтргүй нэг юмнууд ярьсан байгаа байхгүй. Тэгсэн чинь чи ингээд гараа хугаалцсан сууж байгаа ахгүй юу тий. Миний ингээд хомхоо толгоцсон зав нэг амар цэрэтэй хоёр гар суугаад тэр нь ингээд гарч ирж байгаа хгүй юу сая. Тэгтэн тэр үеэс л амар тэр чинь бол айгу хэцүү хийсэн хгүй юу. Тэгээ энэ одоо яг энэ байгаа таарчлахад яг орлогын яхан тодорхойгүй амар хүртэй. Тэгээ өртөж явахдаа нөгөө нэг баахан даатгал виз дуусгаад бүх юмнуудын мөнгөний шаардлага болсон. Тэнгүүт чинь байрныхаа рентийг төлж жирэмсэн хэсгнүүд гэтгэхгүй. Тийм би өөрөө жирэмсэн. Тийм тэгээд төмрийн ажиллаа хийгээд тэгээд ажиллаж хийж чадхааргүй болчихсон. Тэгээл нэг яг тийм үеэ бодох юм бол тэр чинь асаа юу шийдвэрлэх хэцүү шттэ. Одоо байгаагаа нөхцөлөө харахад бол айгүй сайхан дэрдээд одоо миний ярьж байгаа энэ бүх инээдтэй жижиг асуудлууд бол би жилийн дараа ихэд болсон үгүй гэж мартчихл юмнууд байгаа болохоор амар гоё те. Иймэрхүү зүйлсүүдийг ард нь гарах бол бас нэг шат ахдаг юм шиг те. Сэтгэл санааны хувьд юмыг бас ингээм амжуулж чаддаг тэр нэг юм ноу хавын хувьд ч юм уу те. Хэрхэн ер нь мультитаск хийх вэ гэдэг ч юм уу те. Цагаа яаж хуваарлах вэ? Юуг илүү чухалчлах вэ? Гэл нэг юм жижиг сажиг энэ зүйлс болгон дээр юм ахиц гардаг юм санагддаг шүү дээ. Тэгэл яг өөртөө бас анзаарахгүй байгаа юмнууд их байгаа шүү хоёлаа те. Гэхдээ тодорхой хугацааны дараа яг тэрийг анзаарч эхэлдэг те.
өнгөрсөн жил ч нэр ийм байсан. Одоо ингэж чаддаг болсон байна шүү дээ. Өнгөрсөн жилээ нэг асуудал гэж боддог байсан зүйл одоо тийм байха болцсон байна. Гэхдээ мэдээж тухайн үе дахиад шинэ юм гарч ирсэн. Тэгэхээр энэ хизээш дуусгааргүй ингээл нэг юм эргэлдээл байж байгаа хүний амьдралын юм зүйл юм шиг байгаа даа тий. Тэрийг хэрхэн enjoy хийж бас амьдрах уу? Мэдээж асуудалтай зүйлүүд гарч ирэн тэрийг хэрхэн даван дуулах вэ гэдэг зүйлсүүд айгуу чухал тий. Тэрийг хамгийн гол нь хамтдаа тий. Тус-тусдаа ингээд хичээгээд ах зүйл бас мэдээж тиймэрхүү зүйлсүүд байгаа. Гэхдээ аль болох хамтдаа тэрийгэ даван туулаад байх тусмаа илүү амар. Дээрээс нь би энийг аягуулсан ойлгоод явах юм шиг байдаг те. Ер нь сүүлийн жилүүдэд ч тэр энд ирээд бас ингээд амар бодогддог зүйл нь өөрөө шалтгааллахгүй тийм амьдралын. Гэхдээ ингээд өөрөө бас шийдэж чадахгүй тийм асуудлууд байдаг шүү дээ. Тэр л ер нь айгүй хэцүү асуудал юм байна гэж боддог болсон. Одоо юу ч гэдэм те. Яг гаргалгааг нь ерөөсө бодож олохтай айгүй хэцүү тийм асуудал юм байна. Эсвэл өвчин ч юм уу та. Тиймэрхүү зүйл биш л бол ер нь л ингээл би ингээл аашлах та. Яг ингээл энэ бол хүний амьдрал тохиолдож болох хамгийн хэцүү асуудал юм шиг л дандаа ингээд аашилдаг. Одоо ажлын асуудал жишээлбэл тий ажлын стресс ч юм уу тийм байсан. Тэгтээ яг үндэ тэр стресс би одоо тэр үед юунд стресстэйжсэн ажлаас гарсан шүү дээ. Би тэрийг үнэхээр өөх гээд байгаа бол тэр ажлаас гарчиж болж байгаа байхгүй тий. Тэг ингээд харахад бараг л юунаас болж тухайд стресстэй байснаа ч гэсэн бараг санахгүй тэр мэдрэн ч гэсэн тагч ирэхгүй байхгүй. Тэгэхээр тэр бол ингээд шийдвэрлэж болдог. Тэгэл ажил дээр гарсан нэг том ингээд тий хэдэн мянган хүний буруу мэйл явуулчих ч юм уу тий ингээд пүү шэт ингээд дууслаа. Ингээл бод тухайн үедээ бараг хүний царай хармааргүй тийм хэцүү юм хүртэл яг үндэ тэгэл яа тий нэг хүн тэнийг мессеж очиод зөөр нь ингээл болтгол юм байхгүй тий. Тэгэхээр нэг ямар ч тиймэрхүү юмнууд бол эцтэй цаг хугацааны явцад тухайн үед амар хэцүү ч гэсэн ингээд шийдвэрлэгддэг л асуудал. Бүр амар хэцүү юмнууд ч юм бол шал өөр хэлбэртэй байдаг юм байна гэдгийг бол ойлгосон учраас би бол яг зүгээр л би амар дүүрэн бөгөөд амар бизи байгаа гэдгийг ойлгоод байгаа. Тэгтээ ингээд нөгөө токсик эерэг байдал гэж байгаа штэ тий. Уурлах бол сонголт юм гэлэгдэн штэ тий. Энэ хүнд уурлахгүй гэдгийг чи өөрөө сонгоно. Зүгээр яг ийм үед бол зүгээр үнэхээр уурлахыг сонгож байна надаа хамаагүй дээр санагдаж байгаа. Хуцаатай би уурлахыг сонгомоор байна гэдэг тий. Тэгж үнэхээр эерэг байх гэдэг бол үнэхээр буцаад бараг бүр дэлбэрхийн юм шиг санагдсан. Тэгэхээр юм болгонд эерэг байх. Тий юм болгонд эерэг байх. Би зүгээр л нэг чихнээсээ customer service руу битгий хуцаатай гэж бичсэн тий. За зоочлаа. Тэгтэл та нарыг бүрсэн гэж. Тэгтээ яг юм болгоно гэдэг ч өөр аяг хэцүү л тийм. Ингээд нэг хитрхээ нэг туйлыг барих гадаг шүү дээ. Эрэг байх хэвээр, сөрөг байх хэвээр гэх. Тэнгүүд ерөнхийдөө балансыг нь бариад аль болох л гэвэл зөв юм санагдаад байдаг. Ямар ч бүр ингээд ямар ч зүйл дээр. Гэтэ ингээд ямар нэгэн байдлаар тэрийг гаргах хэрэгтэй байхгүй. Тэр customer service руу гаргадаг ч гэсэн буруу. Тэр хүн бас ингээд нэг юу н ажил хийж байгаа л хүн байгаа штэ тий. Мэдээж тийм мэдээж. Хүүхд рүү гаргаж болохгүй гэдгийг мэдчихэж байгаа. Чам руу гаргаж болохгүй гэдгийг мэдчихэж байгаа. Тэгтээ дотроо байлгаж болохгүй гэдгээс мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гаргах хэрэгтэй. Тэгээ ер нь бол бас энэ подкастаас ингээд тэрийг хийж байгаа нэг шалтгаан байхгүй тий. Ингээ яриа сухаар амар гоё ингээ хоосорч байгаа тий. Яг зөв тий. Одоо яг энэ дээр би бас чамтай хамт хийдэг ийм adventure дээр надад яг бодогддог зүйл нь л би яг энийг зүгээр гаргаж байгаад амар гоё байдаг. Тэгэхээс хин нэгэнд ийм зөвлөгөө өгөх гээд байгаа зүйл огт биш. Ягаад тэгэхээр тийм зөвлөгөө өгдөгч хүн биш, тийм хангалттай, амьдралын туршлагатай бүх юмыг ингээд чадж байгаа ч хүн биш. Гэхдээ зүгээр өөртөө тулгарч байгаа зүйлийг тэгээ өөрийнхөө бодлыг гаргаад тэнгуү зүгээр яг энийг сонсоод төстэй ч юм уу те баяаж байгаа тиймэрхүү хүмүүс сонсонгуудаа тэнд нэг хүн ингэж бодож байгаа юм байна гэдгийг бодоход л хангалттай санагдаг. Тэгээд тэрнтэйгээ харьцуулах уу байх уу эсвэл тэ одоо юу байдгийг нэг тийм энд A хүн B хүн хоёрын л асуудал юм санагдаад баг. Тэгэхээр нэг золоо гэдэг хүн ерөөсөө биш, анхаа гэдэг хүн бас биш те. Яг тэр талаасаа ингээд одоо ингээд ярих нь амар гоё бас байдаг. Угаасаа энэ одоо adventure ч юм уу те би угаасаа нэг celebrity-тэй ярилцахгүй учраас те үзрэл нэг за нэг 5-6 мянган хүн үзэн тий. Тэр бол нэг сонирн биш. Би эндээс угаасаа ингээд авахмаа ингээд амар авчдаг гэх юм уу тий. Хүмүүс тэгэл одоо ингээд гоё комент бичээл тий. Тэгэр ингэрээ амжилт хүсье гээл тий. Угаа амжилт хүсэж явах тий ингээл тий. Зүгээр дээ гээл ингээд хэлж байгаа нь хүртэл ингээд намайг амар гоё тайвшруулдаг.
буцаад ингээ ярьчихж байгаагаар би үгүйс ингээд аль хэдийн баг оруулах үедээ ингээд энэ асуудлуудаа мартчихдаг. Тэгэхээр тиймэрхүү талаас харахаар ингээд бас контент хийж байгаа маань бас нэг утга учир байгаа. Учраас би ингээ хийх гэж чирээтэй юм шиг байна. Гэтэ тэрийг ингээд тэгэх ёстой, ийм байх ёстой, амар гоё байх ёстой гэж бодчих юм бол нөгөө авдаг кафе ерөөс авах болчих юм шиг санагдсан. Тэгэхээр ямар ч тач гэсэн би ингээд чанараа бол улам сайжруулаад явна. Тэгтээ ингээд яг одоогийнхаа нөхцөл байдалд бол бас яг тэр бодцсон шиг 100% хийхгүй байхад бол that's okay гэж юу нэмэр боддог л байна. Яа. Одоо тэгтээ надад амар нэг хэцүү бодогдоод байгаа юм. Би одоо 12 хоногийн дараа айлц өгнө. Бүр айлцны хэлбэр дүрс ямар юм байдгийг ч бүр үнээр санахгүй. Тэгээд би тэр шалгалтыг 2 удаа өгмөргүй байна. Нэг шалгалт ч одоо ингээд $400-500 юм. Гэхдээ миний бодлоор чи айлцаг ямар ч судалгүй өгөөд ямар ч асуудалгүй өссөн оноог авчна. Зүгээр миний бодлоор шүү за. Зүгээр тэрэн дээр тодорхой хэмжээнд юм өөртөө итгэл гэдэг зүйл байгаа тий. Нөгөө нэг зүйл нь болохоор чи ингээ ямар нэг юм хийхдээ нэг юм тийм одоо ингээ контент хийчихсэн нэг тэгдэг штэ. Ингээл яг студ ажиллаж байгаа юм шиг л айгүй олон цаг ингэж хараал тий. Ингээл бүгдийг ингээл өөгүй болгоол амар гоё юм өнгө тавиал гоё аяын бүрээ ингээл хамгийн цогцох аяыг олж тавих гал тий. Мэдээж тэгвэл гоё. Гэхдээ хязгаарлагдсан цаг хугацаанд хязгаарлагдсан төсвөр юм хийж байгаа гэдэг зүйлээ бас бодолцоод тий аль болох гоё хийхэд л хангалттай юмсан гэж байгаа юм. Яг тэрнтэй адилхан IELTS чинь нэг юм форматын дагуу өгдөг нэг шалгалт байгаа. Тэгэнгүүтээ дээрэс нь чи ингээд англи хэлээр хичээлээ үзээд тэгээ магистра төгссөн хүн ба шүү дээ. Тэгэхээс зүгээр ингээд 10 жилийн англи хэл үзэж байгаад яасан хүүхдөрөөсөө биш байгаа байхгүй тий. Тэгэхээр чи хангалттай хэмжээний тэр IELTS-ийг өгөөд хүссэн оноогоо авах чадвар алицэнэ болцсон. Зүгээр л хэтрүүлж бодохгүйгээр мэдээж бэлдэх ёстой тий. Нөө форматуудаа үзэх ёстой. Тэр чинь нэг юм тогтсон зүйлсүүд байгаа шүү дээ. Тэр болгоныг өгөх ёстой. Тэгэл тодорхой хэмжээний бэлтгэхэд л хангалттай зүйл юм шиг санагддаг. Тэнгүүд яг ингээд нөгөө мультитаск хийж байгаа үедээ аль нэг зүйлийнхаа хэрхэн яаж хийх үү гэдэг зүйлээ бас аягүй сайн бодож нэг бүрчлэн хийж байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй ингээд нэг зүйлээ хитрхийх бодоод ч юм уу хитрхийх санаа зовоодохоор угаасаа босод зүйлүүдтэйгээ ингээд нөлөөлөд байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр окей энийг ингэж хий тэ. Тэр мөр жижигхэн зүйл дээр гэрээ цэвэрлэх дээр хүртэл бас тэгээд байгаа байхгүй тэ. Одоо энэ над дээр гардаг зүйл бол би юмыг яг зэгцтэй амар цэвэрхэн л биш бол надад ингээд бүр ингээд байнгын бодогдчихдог байхгүй. Бүр яг ингээд нүдний үзүрт байн харагдана тэ. Бодлын үзүрт байн бодогддог байхгүй. Аяга ууч хийхтэй өршлөгээ бүгдийг цэвэрхэн болгож аваад хийх гэдэг тэр зүйл маань хүртэл ингээд нэг тийм ширт хийж байгаа юм бич зулаа what юм бэ гэж буцаа бүгдийг нь гаргаж ирсэн чи юу вэ? Зүгээр зулаагийн зайлаад хийс аягнчих шиг тий. Тэр биний өөрөө ингээд гаж услаа хангаж байгаа л нэг хэлбэр юм шиг байна. Тэнгүүд ойлаа яг тэр зүйлүүдийг дэхэн балансанд барьж хийж сурах зүйл асуудал юм шиг байна. Хүүхдүүд маань бас ингээд том болохын хэрээр огт мэдэхгүй байсан юм зүйлсүүд тулраал эхлэв шүү дээ. Одоо сургууль орохоор ямар байдгийг хоёлаа огт мэдэхгүй байхгүй. Тэ? Тэгэнгүүт сая одоо ч 2 хүүхэдтэй байхыг огт мэдэхгүй байж байгаа сүүлийн 6 сар хоёлаа тэрийг экспириенс хийж шүү дээ. Тэгэнгүүт тэгэл сураал амьдарч барна. Амьдарч барна. Тийм зүгээр ер нь амьдрал амар гоё байгаа. Ер нь амар талархах штэ байгаа. Зүгээр л амар жоохон будтай л чавчролч чадсангүүтэй гэж. Сая ингээд яасан ч хамар онгоос ингээд тэгсэн ярьсан ч бас энэ дүүрж байгаагийн нэг шалтгаан хамар штт. Амьсгалч гойч амьсгалж чадахгүй байгаа тий. Жирэмсүү гой унтаж чадахгүй байгаа тий. Тэрнийх яа тий. Би яг ингээд унтаж байгаад ингээд шүн ингээд сэрдэж амьсгалж чадахгүй. Оо бүр. Тэнгүүд бүр ингээд амар тахсаад. Тэнгүүд жирэмсүүн чи ингээд амьсгалж чадахгүй гэхдээ ингээд цээжин дээр дахиад нэг хүү хөвтөж байгааг бодлоо. Тэгэхээр бүр ингээд авчтаа дүүлэх нарахгүй. Аим шиг таа тий. Гэтэ энэ жил харшил маань амар амжилттайгаар намайг зовоох нь баг байна. Тэрний тулд та бас амар гаг байна. Ивэлээс их утаа матааснаас нь холдуулаад байлгангууд нөгөөт чинь өвс ногоон дээр тоглохоор л та ингээд улаанаараа эргэлсэн бэлцээс нүдтэй сэрэгдсэн чинь энэ жил бит хоёр цэцэрлэгээс ирээд тусанд ороод тэгээд хамраа амар сайн угаад сурснаас хойш харшил маань амар гоё болоод тэр нь байгаа тийм. Чиний нэг амар харшил чинь хөдөлжсэн те ингээд би чинь бүр ингээд
бүр гөвдрүү болоо бүр бүх бие чинь тий. Чанаа өрөөсөөлээд. Йоо тэр бүр өрөөс. Тэрнсэн бах та. Яа. Тэр чанаа өрөөс чинь гэдэг одоо бүр надаа байнга гарч байгаа ш. Тэр жоохон ядаргаатай л холбоотой юм шиг байна. Тэр бүр амар байсан. Одоо ч бүр тэр чин бол бүр ингээд би тэр жигтэй улаан бандаас юм болсон байсан шүү дээ. Хамгийн сүүлийн онцгойс юм юу байсан бэ лээ. Чиний нөгөө нэг шагналыг чинь 50% татвар аваа явчихдаг байлаа шүү дээ. 50-аас арай шээ. 40% байсан уу? Гэтээс арай тий. Хүн шагналыг 40 авдаг, уус авдаг юу вэ тий. Юу л юм бэ л дээ. Яг цалин гээл үзчихдэг юм байл л дээ. Тэгээ энд чин авж байгаа цалингийнхаа хэмжээгээр татварууд нь өөрөөр байгаа шүү дээ. Минийх чинь 30% ч лөө татвартай. Тэгэл яг тэр хуваараа л авдаг юм бэл. Зүгээр яг бонус учраас ягаад ч юм яг 100% тэр бонусаа авна гэд зөв бодцсон байсан чинь татвар хасгаад миний бонусыг л гэж бодсон юм л да тий. Тэгэхээр яг хөө тэгэл байх хэвээр зүйлээ л байгаа. Угсаал нэг альбатай орж ирэхтэй юм биш байсан. Тий. Тэгээд уус авсан гэж. Яа. Төр дөмөрөг юм уу? Улс баян бол улс улд баян гэж. За. Холс болт гэж хийн. Болтоо гэж хийн бол таа гэж. За. Тэгээд бит хоёр нэг иймэрхүү байлаа. Тэгээд гоё контентуудаа хийх болно. Тэгээд гоё өөртөө экспириенсийг хуваалцах болно. Гэтэ би видеого 3 удаа биш 2 удаа л үзье да гэж манай нөхөр хэлсэн. Тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд оны өмнө сайхан бүх юмнуудаа гаргаад сайхан болчлоо. Тэгээд эх оноос бүгдээ алцгаана тий. Бүгдээ гоё 2025 оныг бас дахиад гоё болгоно. Ер нь одоо би сургуулаасаа бас гоё төгсчлөө тий. Бас нэг гоё milestone гоё амжилттай юм одоо усахчлаа. Тэгэхээр сурна гэдэг чинь бас нэлээд их мөнгө, энерги, цаг зав маш их юм зарцуулж исэн зүйл маань байхгүй болсон учраас би ямар ч гэсэн ер нь тэгтээ би ингэж бодсон шүү дээ. Нэг жилдээ нэг 14 хоног ч юм ингээд нөгөө юм детокс хийгээд байнгын тий одоо стори оруулах хэрэгтэй, нөгөө нэг юмнуудынхаа рилийг хийх хэрэгтэй, контент хийх хэрэгтэй гэл нэг байнгын утастайгаа нэг гинжтэй дэжтэй тэрний юмнасаа зүгээр ингээд хаяад тэр чи одоо миний ажил учраас болохгүй л дээ. Тэгтээ тархиа нэг цэнгэлж байхын тулд тэгдэг байвал гэж бодсон. Чи тэр саналыг юу гэж бодож байна? Яа, дэмжиж байна. Зүгээр яг 14 хоног байх уу, ямар байх уу гэдэг нь бол мэдэхгүй. Зүгээр ямар ч байсан тий. Бүр зүгээр энгийнээр гэх юм бол ядаж унтахынхаа өмнө нэг цаг огт утсаа оролдохгүй байх хэрэгтэй ч юм уу тий. Тэр хийхгүй байгаа юм бэ? Нөө чи бүр эзэж тэгж яддаг шүү. Чи бүр байнга байнгын утсан дээр байж жиг унтлаа бараг байжгаад унтж байгаа байхгүй. Тэнгүү чин гоё яг нөгөө амарч чадахгүй байгаа юм бас нэг зүйлээ тийм ч соёлоо жоох юм бясалгал энэ төр гэдгсэн шүү дээ. Тэгэхээр яг бас өөрийгөө амраад сурах хэрэгтэй. Амрах гэдэг ерөөс унтах зүйл, унтах биш байгаа байхгүй. Ер нь бол тий. Яг унтах гэдэг бол миний бодлоор яг мэдээж тархийг амрааж байгаа, ментали амарч байгаа бах, би ч гэсэн амарч байгаа. Гэхдээ хэрхэн унтах, яаж унтахынхаа өмнө яасан байх тий. Тэгэл маш олон зүйлүүдийг аль болох зөв хийх тусмаа хүн илүү гоё амрах юм шиг тий. Тэгээд тодорхой хугацааны давтамжтайгаар нэг юм төлөвлөгөө тус амралт хийх хэрэгтэй юм шиг тий. Хүмүүс нэг яг бяцлал гээл ярахаар нэг солиотой юм санагддаг ш нь надаа мэдрэл мутч юм шиг. Тэгсэн чинь ингээд нөгөө би хүсэх байх тэдний үнэхээр нэг хүсээд байна тий. Яг бясалгал нөгөө guided meditation өөрөө бол зүгээр ингээд чимээгүй суухаар яг үндэ нэг мэдхэд л бодол маань уус тэнцэн байждаг. Тэгэхээр guided meditation сонсоод яг хэлж байгаа минь дагаж хийх гээд оролдохоор тэгэл юу н бодол сарнаа л гэхдээ ерөөсөө ингээд бодлосоо л ерөөсөө ангижирч чаддаггүй. Гэхдээ ингээд хүчээр буцаж авчираад л хэлсэн юм дээр нь төлөвлөлт хичээхээр тарих маань ядаж л хэрэгтэйргүй бодлосоо л салаад нэг ямар ч сан унтж байгаа цөөх хэдэн цагаач болтгоо айгуу гоё ичгтэй өнгөрлж чаддаг. Тэгэхээр жил ирэх тусмал нөгөө нэг навшин гэж бодож ирсэн зээл тий. Одоо гурилтай шүлээс эхлэв. Зөв нэг хүн төрлөختөө хүний бид хэрэгтэй гэдэг ингээд нээж илрүүлж олноороо туршаад байгаа юмнуудыг үнэн байжээ гэдгийг жоохон тас зүр нас явах тусам гурилтай шүл гойс нэгж байгаа юу? Гоёо. Хэлтэр бүр амар халуун өдөртэй бүр ядраад исэн ингээд нэг баяжтай шүлээсэн ч амар гоё байсан. Бас юм хөдөлгөөн ч гэсэн тэр тий. Би бол амар юм актив төрлийн шүү дээ тий. Байнгын юм ямар нэгэн спортоор тоглож хичээлж байдаг. Тэгээд өнгөрсөн жил яг гараа хугалснаас хугалахч байхтай бас гимтээснээс хойш
нөгөө юм хөдөлгөөнөө ер нь болцсон. Байнгын 7 хоног болгоо юм сакс тоглодог байсан юугаа болцсон тий. Ийм воркаут хийдэг гэснээ бас болцсон. Тэгээ яг тэр нөлөөлдөг байсан юм байна гэдэг одоо яг их мэдэрч байгаа. Яг би ингээд 2 цаг яг сакс тоглоход жишээлбэл амар гоё юм амарсан байдаг байсан юм байна. Нэг ментали тий. Би бол жоохон ядарч байгаа шүү дээ мэдээч тий. Гэхдээ ментали амар амарсан байдаг байсан юм байна. Тасгал хийхээр бас аюу гоё юм амарсан байдаг байсан юм байна. Тэгээд өөрийгөө байнгын юм хөдөлгөөнөөр актив байлгахаар миний илүү эрч хүчтэй байсан юм шиг байна тий. Одоо ингэод нөгөө 2 хүүхэдтэй болцсон ажил юм завгүй байна. Хажуугаар нь ингээд өөр маш олон зүйлсүүд байна гэл тэнгүүд яг нөгөө priority-гаараа миний сакс тоглох ч гэдэг юм уу тий. Workout хийх гэдэг зүйл ингээ амар хойшлцсон тий. Нэг алтайгаа оног нэг гэртээ 10 минут бол тасгал хийж байгаа. Гэхдээ тэр бол яг бас хангалттай байдаг юм байна. Гэхдээ энэ болгон бүгдээрээ л давж гарч ээж ч юм уу эсвэл зүгээр мэдэрч ээж тий ойлгодог зүйлсүүд юм шиг байна. Тийм учраас би одоо бол эргээд тасгал хөдөлгөөнөө гэж эхлэе гэж болж байгаа тий. Би гэхдээ сакс бол нэг тоглохгүй бах. Одоо ер нь сакснаас бол зодог тайлж байгаа тий. Нөгөө гараа гимтээснээс хойш гоё тоолж чадхаалцсан тий. Тэгэнгүүт чинь авдаг мэдрэмж нь гоё байхаа болчдөг юм байл л. Тийм учраас болоод би болохоор одоо CrossFit руу ерөнхийдөө жоохон хийж үзье гэж татах. Би бас одоо ер нь IELTS аваад нэг визнийх асуудлыг зохицуулсныхаа дараа сайхан буцаад жимдээ нэг багаар өмнөх шиг тэгж олон цагаар явчихдаггүй байсан ч гэсэн нэг сайхан сэлээд тасгал хийчихэд ирэхэд бас л өөрчлөлттэй. Яа, маш өөр. Тэгэхээр турахгүй байлаа ч гэсэн ямарсан тэрэн рүүгээ буцаж орноо. Гэхдээ юм тасгал хөдөлгөөн чинь заавал турах зүйл биш байгаа байхгүй тий. Туртах хүн бэлээ гэдгийг ойлгосон шүү дээ. За тэгэл хүүхэд одоо бас үйлгэнж байна. Тэгээ яг одоо 12 сарын 25 Christmas-аар бит хоёр гоё газар модныхаа урд хүүхдийнхаа манай газар маань яг нөгөө зориултын юмар нь холбоогүй учраас жоохон дайлцсан. Тэгтэл гоё байна. Гоё байна. Тэгээд өнөөдөр ингээ бас ярьсан ч амар гоё болчлоо. Тийм. Тэгэхээр та нарыг сонсож бит хоёрыг суулж өгсөн баярлалаа. Баярлалаа. Тэгээ бас мэдээж яг хоёулын шиг ингэж адилхан experience авч байгаа, адилхан ингээд мэдрэмж авч байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. Тэр хүмүүс зөвлөгөө биш ч гэсэн зүгээр санал болгох зүйлэл гоё яриад үзээрэй. Тэ хин нэгэнтэй. Хоёулынх нь юм подвенчер ч юм уу ер нь ингээд чиний хийсэн юм влогонд доор нь ингээд хүмүүс ингээд гоё юм бичсэн байдаг шүү дээ. Тэр хүртэл бас нэг ингээд гаргаж байгаа хэлбэр юм болоо гэж бол би боддог. Яг би бас яг ингэж мэдэрсэн гэдэг тэр зүйлээ ингээд бичсэн байгаа нь бол тий айгуу гоё санагддаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гаргачвал илүү гоё сэтгэл санаа гоё болох бах. Тэгээд ярих нь илүү бүр гоё үр дүнтэй байж магадгүй. Тэг ярилцах нь те хин нэгэнтэй. Тэгэхээр тэгэл гоё хаа. Тэгээд та нарт бүгдэнд нь гоё Merry Christmas гэж хэлье. Тэгээд бисэрийн яриг сонсон баярлалаа. Угаасаа амар 12 өнгөрч болохоор бид тэр амар гоё намуухан ярьсан баг. Тэгтээ нөх гоё чихнээс яг нэг бяцлаглаа хийсэн юм шиг болоод нөх гоё тайван болчлаа тий. Одоо нэг жоохон wine уучаад унтээ та тий. Yes. Тэгээд амралт манаас хөөрхөн урт үргэлжлэн саяас кемп яваад амар гойсон тий. Хойлоо дуусагддаг гинэ. Кемп яваад яг ингээл хоол унд хийгээл тэгэл ажил манай хоёр хурш тэгэл манай нөгөө хуршийн маань найзууд ингээд бүдрээ амар гой тоогоо могоотой тий. Тулган болгохтай амар гой боорцог өрөм тий хайлан магнитар хийж идэж мэдээл борцтой гурилтай шүлмэл идэл нөгөө сүлжээ байхгүй болохоор модноос өөр харах юм байхгүй. Майхан тоноол ингээд ирсэн чинь бас амар гоё байсан. Маш гоё. Айгу завгүй байсан дээ. Тэгтээ нэх гойлчод ирсэн дээ. Ментали амар гоё амарсан санагдсан. Тархиныг өөр зүг рүү шифт хийж байгаа шиг санагдсан. Тэгээд утас сүлжээ байхгүй учраас утас огт оролдохгүй тэгээд би тийм ингээл хоол хийгээл амар завгүй байгаа даа тий. Хоолноос хоолны хооронд тэгээд идэх юмнууд яг тэгсэн мөртлөө ингээд хоол хийгээд яг тэр юм төхөн хоолол бодож хийж байгаа болохоор тэр нь ингээд амар гоё гэх юм. Тэгэл майхнаа барих, майхнаа хураах гэл тэр зөөсөө төрөл маш гоё юм. Жохон багт ямар ядаргаатай юм бэ те энэ ч тоо. Лайтай юм бэ гэж боддог байсан чинь тэр ингээд зүгээр хотелд буучил та гэдэг ямар ядаргаатай лайтай юм гэж боддогсэн чинь тэр хөрхий хүртэл амар гойсан. За хоёлаа дуусгах. За тэгээ бүгдэнд нь шинэ оны минь төргийн 2025 онд бүгдээрээ гоё байцгаая. Тэгээд энэ adventure-ийн доор бүгдээрээ гоё
Комент үлдээгээрэй гэж. Комент үлдээгээрэй. Бүдрээ гоё. Тийм тэгээ бас барнаа. subscribe дараарай. Оо яг зөв тийм. Subscribe дараарай. Оноос өмнө 20,000 олчих юмсан тий ядаж. Харин Баяртай. дараагийн подончроор уулзцгаая. Bye bye. Sunset Spice subscribe. Энэ бас хагасан подбайд.